Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн үед эрчимтэй хөргөжүүлж буй ажлын нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцчлуулах хөтөлбөр юм. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас Сэлбэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Сүхбаатар дүүргийн 13, 14 дахь хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дахь хорооны 2000 айлын 156 га газрыг чөлөөж, айлуудын үлдэгдэл нуранг өөрийг цэвэрлэх ажлыг өнгөрсөн 7 хоногоос дахин эхлээд байна. За манай энэ хэсэг бол Сэлбэд төвийн дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдсан Чингэлтэй дүүргийн 18 дахь хорооны 3 дугаар хэсгийн хандгаатын голомжуудад бид явж байна. За энд ямар үйл явдал болж байна гэхээр бид нар өнгөрсөн 2024 оны 5 сараас эхэлж энэ Сэлбэд төвийн бүтээн байгуулалтыг бэлдэж газар чөлөөсөн айлуудын үлдэгдэл хог нурангыг цэвэрлэх юм ажлууд явагдаж байна. Энэ ажлууд маань өнгөрсөн 7 хоногт эхлээд үр дүнтэй сайхан явагдаж байна. За бид нар энд ямар ажил хийж байгаа гэхээр айлуудаа бид нар мөнгө өгөө чөлөөлөхдөө та нар эндээс хэрэгтэй юм аваад яваарай. Авч чадахгүй хог барилгынхаа тойрыг орхиод яваарай гэдэг энэ шаардлагыг тавиад явсан. Тэгээ айлууд маань нүүгээд бид нар энэ буурийг цэвэрлэж байгаа. Энэ буурийг цэвэрлэхийн тулд бид нар эхлээд бас үсэг шалгалт хийж байна. Энэ буурийг цэвэрлэх ажилд сонгогдсон компаниуд маань эхлээд үсэг шалгалтаа хийгээд дотор нь янз бүрийн эрсдэлтэй зүйл байна уугүй шалгаад тэгээд нураалтынхаа ажилд оролцоод хийгээд ингээд амжилттай явж байна. Энд бол Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороон дээр бол 707 нийс талбар байгаа. Үүнээс одоогийн байдлаар саяын 2 сарын 12-наас эхэлж манай энэ уулгалтын компаниуд орсон. Уулгалтын компаниуд маань өдрийн явцаараа бол нэг талбар дээр 4 ирээс хийж өдөртөө бол нэг 20-30 ирээс хийж байгаа. 7 нэгж талбараас 12-наас өнөөдрийг хүртэл нийт 171 нэгж талбар буюу 480 гаруй ирээс хийсэн байдалтай байна да. Хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. За энэ бүтээн байгуулалтын ажил Сэлбэд төв маань өөрөө нийтдээ 12 мянган айлын орон сууц за мөн худалдаа үйлчилгээ бүх зүйл нь цогцороо шийдэгдсэн. За өөрөөр хэлэх юм бол Сэлбэд төвд амьдарч байгаа оршин суугч бол төрийн үйлчилгээ бусад үйлчилгээ авахын тулд заавал хотын төв рүү явах шаардлагагүйгээр эндээ бүх зүйлийг хийх боломж бүх үйлчилгээг авах юм цогц боломжийг нь бол хангах нэгд ийм зорилго байж байгаа. За хоёрт нийт барилгачлалтын талбай 60% барилга байгаа юм. Үлдсэн 40% нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол ийм зохион байгуулагддаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Сэлбэд төвийн энэ дахин төлөвлөлтийн энэ орчинд бол Улаанбаатар хотын цоошин олон улсын стандартад нийцсэн иргэнд ээлтэй ийм тогтой, дугтай орчин бүрдэнэ. Зорилгын хувьд бол нийтдээ энд нийт 2000 айлын газрыг чөлөөлнө. 2000 айлын газрыг чөлөөлөд 12000 айлын орон сууц баригдана гэж төлөвлөж байгаа. За 12000 айлын орон сууцыг барьцгаад энийг зарахгүй. Орон сууцыг нь бол зарахгүй. Бусад дахин төлөвлөлтөнд ороогүй байгаа хэсэг буюу тойроод энэ хоошоогоо дамп дарж байгаа цэцлэнгийн бүс гэдэг юм. Энд ингээд газраа байраар солих сонирхолтой иргэдийг 12000 айлын орон сууцанд оруулах юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл дахиад энэ хэсэг ашиглалтанд орчих юм бол дахиад дараагийн буюу дахиад 12000 айлын нэгж талбар буюу 6 дахин чөлөөлж байгаагаас 6 дахин их хэмжээний ийм нэгж талбар чөлөөлөгдөнө гэсэн. Тэгээ энэ дахиад барилгажаад явна гэсэн.